За өнөөдөр бүгдээрээ англи хэл дээр хэрхэн он сар өдөр бичгийг харцгаая. За 3 янзаар англи хэл дээр он сар өдрийг бичдэг байгаа. Эхнийх нь болохоор British English буюу British англи хэлээр хэрхэн бичдгийг харъя. Ингээд эхнийх нь харъя. Day, month, year. За тэгэхээр үсэг болон тоогоор бичихтэй өнөөдрийн он сарыг бичих юм бол 10 January 2025 гэж бичих нь. За хоёр дахь нь болохоор тоогоор гэсэндээ дан тоогоор. За өнөөдрийн он сарыг бичвэл 10/01/2025 гэж бичих нэ. За одоо бүгдээрээ Америк англи хэл дээр хэрхэн бичдгийг харцгаая. За Америк англи хэл дээр бас хоёр янзаар бичнэ. Үг тоо орсон он сар өдрийг яаж бичих вэ гэхээр Америк англи хэл дээр болохоор month буюу сар нь урдаа орсон байгаа. Тэгээд өдөр жил гэж орж ирж байна. За өнөөдрийн он сарыг хэлэх юм бол January 10, 2025 гэж хэлэх нь байна. За энэ дэр нэг анзаарах зүйл нь болохоор Америк англи хэл дээр ийм таслал авдаг байгаа. Тэгэхээр month өдрөө хэлчихэд сар өдрөө хэлчихэд таслал аваад жилээ бичих нь. За хоёр дахь нь болохоор month, day, year гэдэг формат нь бол адилхан байна. Харин энийг зөвхөн даан тоогоор бичнэ. Тэгэхээр 01, 10, 2025 гэж бичих нь. За дараагийнх нь олон улсын стандартаар яаж бичдгийг харцгаая. Энийг болохоор монголчууд ашигладаг байгаа. За олон улсын стандарт нь болохоор year, month, date гэж жил нь урдаа ороод сар өдрөө бичиж байна. За монголчууд яг ингэж бичдэг те 2025 January 10th. За энэ тоогоор бичсэнийг уншихтаа ч гэсэндээ яг нь сарыг бол тоогоор нь хэлэхгүй те 01 гэж хэлэхгүй нэ 2025 January 10 гэж хэлэх юм байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.